За сайн байцгаана уу. За өнөөдөр болохоор pre-workout буюу одоо бидний ярьж байгаснаар судас тэлэгчийн талаар ярих гэж бодож байна. Тэгээд судас тэлэгч нь үнэхээр одоо судасыг харагдах байдал ингээ бүдүүрүүлээд ингээд байд юм уу? Одоо яг ямар үйлчлэгээд ямар бүтээгдэхүүн бэ гэж одоо их хүмүүс асуудаг. За яг хоо мэддэг хүмүүс нь тэгээд алгасаа явчихна үст те. Мэддэг хүмүүс бол бас зөндөө байгаа шүү. За тэгээд судас тэлэгч гэдэг маань бэлтгэлийн өмнө уудаг, бэлтгэлийг эрчимжүүлдэг, цусны эргэлтийг сайжруулдаг, цусны эргэлт сайжрахаараа зүрхний цогцлтыг одоо нэмнэ гэсэн үг. Тэгээд судасны ханыг чөлөөлж одоо ингээд сулж өгдөг. Тэгэхээр цусны эргэлт бол сайжрна шүү дээ, тий. Тэгээд ингээд хүнд одоо ийм эрч хүч өгдөг. Одоо хүнийг сэргээдэг ийм л зүйл байгаа юм. Удаан бэлтгэл хийдсэн, тэгээд бэлтгэл хийхээс ингээд жоохон халраад байдаг шүү дээ, хашраад байдаг. Ийм хүмүүст бол одоо өглөө ундж чагаад өглөө эрт бэлтгэл хийдэг хүмүүс бол ингээд сэргэж өгдөг. Энэ үед уух юм бол одоо өндөр нөлөө үзүүлнэ. Хүнийг бол одоо эрчмийн нэмээд бэлтгэл хийх тэр хүсэл зорилгыг бол нэмж өгч сэргээдэг байгаа шүү. Гол одоо зорилго юм бүтээгдэхүүн. Тэгээд орцонд нь бол кофеин орсон байгаа. Ээл аргинин орсон. Тэгээд ингээд хэд хэдэн одоо юунаас бүрдсэн байдаг. За судас тэлэгч нь бол одоо ямар хүмүүс ууж болохгүй вэ гэхлээр зүрхний өвчтөө тий мөн одоо анхлан хичээлж байгаа. Тэгэд өөрөө ингээ бэлтгэл хийхэд нэг угаасаа юм эрчимтэй хийж чаддаг хүмүүс байдаг. Ийм хүмүүс бол заавал судас тэлэгчийг хэрэглэх гээд байх шаардлага байхгүй. Судас тэлэгчийг хэрэглэснээр ямар бас одоо үр дүн гардаг вэ гэхээр таны одоо нэг өөрөөс харж болох тэр бэлтгэлийн хүч чадал эрчмийг одоо ингээд бас сайн нэмэгдүүлж гаргаж өгдөг. Ингэснээр таны бэлтгэл хийгдэх хүсэл зорилго нэмэгдэхээс гадна дасгалын чинь давтамж гүйцэтгэл одоо мэдэрч байгаа байдал тэгээд маш олон давуу талтай бөгөөд мэдээж одоо эрчимтэй бэлтгэл хийн гэдэг чинь өргөж байгаа жин тэгээд дасгалын гүйцэтгэл бүх юм нэмэгдэж байгаа учраас булчингийн өсөлтөнд бас сайнаар нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр шууд утгаараа булчингийн өсөлтөнд нөлөөлөх биш. Одоо эрчим нэмснээрээ та өргөж байгаа жин бүх зүйл чинь нэмэгдэнэ. Ингэснээрээ булчингийн мас нэмэхэд бас тус нэмэр болдог ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээд судас тэлэгчийг ер нь ингээд орой бас ингээд ганцхан судас тэлэгч гэлтгүү орой бэлтгэл хийх нь бол бас тийм зохимжтой биш гэж би үздэг. Яагаад гэвэл орой судас тэлэгч уучгаар бас ингээд нойргүйтэй байдаг. Мөн одоо орой бэлтгэл хийхээр бас ингээд зүрхэндээ ачаал өгчлөөр нойргүйгүйгээр ингээд нойр муутай оноод байдаг байхгүй. Тэгэхээр бэлтгэлийг бол нэг их оройтуулж хийж ирэн болохгүй. Яг хөө тэгээд ажлын цаг зав ээлж юу гэдэг тэр юмнаас шалтгаалаад зарим хүмүүс бол орой хийдэг байгаа. Тэгж орой хийхдээ тааруулаад их хүнд жингээр хийхгүйгээр зүрхэндээ өндөр ачаал өгөхгүйгээр бэлтгэлээ хийвэл үр дүнтэй шүү. За судас тэлэгчийг одоо яаж орлуулдаг вэ гэхээр зарим хүмүүс бол одоо energy drink ч юм уу кофе уудаг байгаа. Тэр energy drink бол тийм одоо бас сайн сонголт биш гэж боддог. Кофе бол яг кофе уугаад сурцсан хүмүүс байгаа. Кофе чинь бол ерөнхий кофе бол 49 100 орчим юм кофентэй байдаг нэг аяг нь. Бидний бол голцоо одоо тамирчдын уудаг хар кофе болохоор за нэг 80-аас 100-ийн хооронд байдаг кофеин нь. Тэгэхээр судас тэлэгчүүд чинь бол ерөнхийдөө за 150-аас 350-ийн хооронд одоо Монголд байгаа судас тэлэгчнүүд бол байгаа шүү дээ кофеин. Тэр хэдэн аяг кофетэй тэнцвүү те өдрийн за нэг 1-ээс 4 аяг орчим юм кофетэй тэнцэхээр ийм судас тэлэгчүүдийг бол одоо тамирчид бол ууж хэрэглэдэг байгаа. Кофений аюулгүй дооз гэж байдаг. Кофений аюулгүй дооз бол өдрийн авах ёстой кофеин бол дээдлийн бүр ингээ максимум нь одоо 400 гэж үздэг. 400. Тэгэхээр 100 мг кофентэй нэг аяг кофе ихэд 4-ийг уух нь шүү дээ. Зарим хүмүүс бол аюул өндөр кофений хэрэглээтэй байдаг. Тэгэхээр энэ бол максимум хамгийн дээдлийн хэмжээ шүү. Тэгэхээр аль болох одоо өөрийгөө ажиглах хэрэгтэй. Кофеин өндөртэй юм хэрэглэхээр яаж ийн харшил өгж гин үү?
Тэгээд дээрэс нь одоо юу гэж нойргууд чи нөгөө өөр одоо ямар тийм зүрхний цохилч ингээд нэмэгдээд хурцаад ингээд 5 мэдрэмж төрж нөгөө энэ мэнийг ажиглах хэрэгтэй. За яг хөө анхлаг хичээлж байгаа болон дунд чадныхан заавал одоо юм бэлтгэл хийхэд эрчим муутай байх юм бол судас дэлгэчээ бол одоо тааруулаад тал албаар ч юм уу те өдөртөө 100-аас 150-ыг уугаад үзэх хэрэгтэй. Тэгээд өөрөө эрчимтэй хийгээд ингээд бэлтгэлээ ингээд шахаад өөрөө хөвц нөөц болцоог ингээд сайн дайчилж чадчихвэл заавал одоо уух гэдэг шаардлага байхгүй шүү. За тэгээд эцэст нь хэлэхэд манайх бол одоо Jax брендийн G5 гэдэг одоо кафенор 294-тэй. Тэгээд маш сайн чанарын Европт үйлдвэрлэдэг юм судас дэлгэч байгаа шүү. Тэгээд судас дэлгэч хэрэгтэй бол бас манайхаас захиалаад судас дэлгэч авч болно шүү гэдэг реклам хийчихье.